Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Эрхэм ардчилсан намын их хурлын төлөөлөгч, журмын нөхөд, ардчлагч, эрх чөлөөг эрхэмлэгч та бүхэндээ ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баярын мэндийг өөд нь өргөн дэвшүүлье. Ардчилсан нам 35 жилийн өмнө эх орноо эрх чөлөөтэй ардчилсан улс болгохын тулд нийгмээ байлдан дагуулж улс төрийн хатуу тэмцлийг эхлүүлсэн. Энэхүү тэмцлийг эхлүүлсэн ардчлалын анхдагч эр зэрэгтнүүд маань эх орондоо залуу нас амь амьдралаа зориулсан билээ. Энэ түүхэн өдөр юуны өмнө та бүхэндээ тусгайлан баяр өргөж мэхийн ёслоё. «35 жил гэдэг бол бага хугацаа биш ээ. Гэвч эрх чөлөөнд хүрэх зам дардан байдаггүй юм байна. Дарангуйлал ам бөхтэй юм байна. Тиймээс эрх чөлөө шударга ёсны тэмцэл өнөөхөр үргэлжилж байна. 35 жилийн өмнө эхэлсэн энэ тэмцлийг ардчилсан намын гишүүд өнөөдөр та бид үргэлжлүүлэхгүй бол өөр хэн үргэлжлүүлэх вэ? Ардчилсан улсгалын ололт амжилтаа баттгаж Монгол улсын иргэн бүрийн эрх чөлөөг баталгаажуулах үйл хэргийг өнөөдөр энэ танхимд сууж байгаа та бид түүчээлэх үүрэгтэй. 2024 оны сонгуулийн жилд ардчилсан нам 42 гишүүнтэй улсын хурал дахь бүлэгтэй 8 аймаг нэг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонхын бүлэгтэй болсон. Эрх баригчдын эр бэр, эрх мэдэл, мөнгөний эсрэг ардчлалаа хамгаалж шат шатны сонгуул нэр дэвшиж өрсөлдсөн мөн нэр дэвшигчдээ дэмжиж ажилласан та бүхэндээ бас талархал дэвшүүлье. Улсын хуралд олон болсон Монгол Ардын намын урилгаар бид хамтарсан засгийн газар байгуулсан. Бид хамтарсан засгийн газарт 8 сайдтай болсон. Алдагдсан 8 жилийн хугацаанд хамгийн их ухарсан салбаруудыг ардчилсан намын сайд нар хариуцаж ажиллахаар болсон. Иргэдийн амьдралд наалтахаа байсан эдийн засгийн хөгжлийг манай намын дарга ган төмөр дааж авсан. Эдийн засгаа босгох, тэлэх, хөрөнгө оруулалт татах, хувийн хвшлээ дэмжих, данхайсан төр төсвийг танах ажлыг ганаа дарга хариуцж байгаа. Харин ажилтны дүрээ босгох, уул уурхай салбартаа салхи оруулах, гадаад зах зээлээ тэлэх ажлыг туваан сайд хариуцж байна. Байгаль орчны асуудлыг зангидах, ногоон хөгжлийг түүчээлэх асуудал одон туяа даргад оногдсон. Улаанбаатар хотыг хот шиг хот болгох асуудлыг ардчилсан намын сайд эрдэнэ бүрэн хариуцж байгаа. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, барилга орон сууцны асуудлыг Батсүр сайд шийдэж байна. Энэ бүх боломжийг хүрээнд бид ардчилсан хувьсгалын мөрөөдөл болох Монгол хүмүүр эдийн засгийн эрх чөлөөтэй болох мөрөөдлийг биелүүлэх ёстой. Эдийн засгийн хөгжлийн зоосны нөгөө тал бол хуулийн засаглал. Хүний эрх чөлөөг дээдэлж, ардчилсан үндсэн хуулийн зарчмаа хамгаалах, шүүх цагдаагийн өмнө иргэн бүр эрхтэгч байх баталгааг ардчилсан намаас томилогдсон алтан гэрэл сайд гаргаж ажиллах ёстой. Засгийн газрын бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хянах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, төрийн албыг ил дод нээлттэй болох ажлыг Од Баяр сайд дааж авсан. Харин энэ бүхнийг шилэн болгож төрийн үйлчлэгийг иргэдэд ойртуулах даалгавар Баатархүү сайдад бий. Ингэснээр ардчилсан хувьсгалын зорилго болох хувь хүний эрх чөлөө Монгол улсын иргэн бүрийн улс төрийн эрх чөлөө баталгаажих учиртай. Бид авилгыг устгаж, шударга ёсыг тогтоохын тулд дор бүрнээ маш сайн хичээж ажиллах ёстой. Өнөөдөр та бид цалингаа тавих гэж дансаа шавхаж байгаа аж ахуй эрхлэгчдийн төлөө, үнийн өсөлтөд дарлуулж бүсээж хангалж байгаа гэр бүлүүдийн төлөө, хүүхдээ сахиад эмнэлгийн коридорт хонож байгаа ээжийн төлөө, цагдаа шүүхэд дуудагдаж амаа бариулж буй сэтгүүлч нэг бүрийн төлөө, шүүхийн шийдвэргүй эрхээ хязгаарлуулсан иргэн нэг бүрийн төлөө хичээж ажиллах ёстой. Гэвч бид удаан байна. Бага бүрдүүлж ажиллаж чадахгүй байна. Ардчилсан намынхаа гишүүдийн бүрэн потенциалыг ашиглаж чадахгүй байна. Бид бас зориг муутай байна. Ардчилсан намын гишүүд ямар ч хэнийг санаачилж ирсэн, дэлхийд дахинтай холбогдож ирсэн, зоригтой урагшаа алхаж ирсэн. Үеийн үед ардчилсан намынхан л эр зоригтой байж ирсэн. Өнөөдөр бид энэ зан чанараа дахин нэг харуулмаар байна. Дор бүрнээ бага бүрдүүлээд тултан шахаад ажиллая.
ардчилсан нам засагт орвол ардчилсан нам 42 гишүүнтэй бүлэгтэй байвал юу хийж чаддгийг харуулъя. Иргэд биднээс үүнийг л хүсэж байгаа. Ардчилсан хувьсгалынхаа мөн чанарт 35 жилийн өмнөх зорилт мөрөөдлийг биелүүлэхийг иргэд биднээс хүсэж байгаа. Тиймээс зоригтой байцгаая. Тэхүү. Улсын хурал дээр бид энэ асуудлуудаа барьж аваад хууль эрх зүйн хувьд маш том шинжилгэүүдийг хийх хэрэгтэй бас байгаа. Эдийн засгийн чиглэлээр татварын багц хууль, хөрөнгө оруулалтын хууль, төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль, өрсөлдөөний багц хууль зэрэг эдийн засгийг тэлэх, аж ахуй нэгжүүдэд боломж олгох, төрийг эдийн засгаас шахаж гаргах тэр хуулийн төслүүдийг ардчилсан намаас сонгогдсон гишүүд бид санаачлаад явах үүрэгтэй. Энэхүү үйл хэргийг Улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга цогтгэрэл, Улсын хурлын дэд дарга пүрэвдэрч тэргүүтээ ардчилсан намаас сонгогдсон Улсын хурлын 42 гишүүн мандаатад явна. Эрх зүйн шинжилгээний хүрээнд сонгуулийн тухай хууль, Улсын хурлын тухай багц хуулиуд, нэгжийн тухай хууль, улс төрийн намын тухай хууль, жагсаал цуглааны тухай хууль, төрийн болон албаны нууцын тухай хууль зэрэг маш олон хуулиудад бид нар бас зоригтой өөрчлөлт хийх ёстой. Энэ бүхнийг бид нар эхлүүлээд бид нар өөрсдөө овогдоод ардчилсан нам бүгднийг дүүчээдээд авч явах ёстой. Мөн та бидний өмнө ардчилсан намын үндсэн дүрмээ улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх нүр их ажил бидний өмнө байна. Ардчилсан намынхаа 200 мянган гишүүнд хүрч ажиллах, анхан дундчдны намын байгууллага бэхжүүлэх үйл хэргийг энэ ондоо багтааж өнөөдөр энэ танхимд сууж байгаа их хурлын төлөөлөгч та бид түүчээлж манлайлж энэ ажлыг хийх ёстой. Шинэ дүрмд эмэгтэйчүүдийн квот 40% болох ёстой гэдгийг ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн хувьар дахин сануулъя. Дотоод сонгуулиудад эмэгтэйчүүдэд дэмжээрэй гэж нөхөддөө бас аминчлан захиа. Эмэгтэйчүүдэд дэмжгүй. Өнөөдөр монголчууд өөрчлөлт хийж чадна. Ирээдүй илүү гэрэл гэгээтэй болно гэдэг итгэл үнэмшилгүй. Бид бүхэн том мөрөөдөлгүй болжээ. Бид утаагаа бүр мөсөн устгах чадна. Авилгалыг бүр мөсөн үгүй хийж чадна гэдэг итгэлийг ардчилсан намд авчрах ёстой. Ардчилсан намынх нь монголчуудаа сэрээж чаднаа. Ардчилсан намынх нь монголчуудаа урам зориг өгч чаднаа. Энэ ажлыг мөн энэ танхимд байгаа та бид эхлүүлэх ёстой. Тийм үү? Монголчуудаа ардчлагч нараас сэрцгээе. Ардчлал бадартгай, эрхчлөө бадартгай, шудраг ёс бадартгай.